Сайн байцгаана уу? Та бүхэндээ гал морин жилийн гал мэндийг дэвшүүлье. За ингээд би comeback хийхээр удаан жилийн дараа дахиад нэг бичлэг хийж байна. Тэгээ би орон нутг руу шилжид хөдөлгөөн хийсэн байгаа. Хотоос хөдөөрөө нүүсэн гэсэн үг. Тэгээд айгу гоё 50 байна. Тэгээ 50 байсараад айгу 50 байдаг болчиж. Тэгээ өнөөдрийн хэдүүлэнгийнх нь ярилцах сэдэв маань дэлхийд дахинд те хүмүүст одоо медиа хэвлэл мэдээлэлд одоо токсик харилцаа нэгээ тэгэж хортой харилцаагаар бөмбөгцсөн хосуудын түүхийн талаар хэдүүлээ өнөөдөр ярилцах болно. Тэгээ яагаад энэ сэдвийг сонгож авсан мэй гэхээр одоо токсик харилцааг даван туулж байгаа эсвэл токсик харилцаанд байгаа хэрнээ тэндээсээ явж чадахгүй байгаа эрэгтэй эмэгтэй хүмүүст та бүхэндээ за тэгээ бас одоо амьдралаа дөнгөж эхлүүлэх байгаа тий ингээд токсик харилцаанд орж үзээгүй ч гэсэн үзэж байгаа хэзээ нэгэн цагт үзчихэл таараа штэ тэр хүмүүстэй зориулаад токсик харилцаануудын гайхамшиг хор уршигын талаар өнөөдөр хэдүүлээ ярилцах болно. За тэгэхээр эхний хосууд маань би арай зөөлнөөс тий гайгүй одоо хор хөнөөл багтай хосуудаас эхлүүлээд ярих гэж бодлоо. За эхний хосууд маань болохоор Kim Kardashian and Ray J байгаа даа нөгөө нэг sex tape-ний эзэн. За Kim Kardashian ч айгүй олон токсик харилцаатай хүн штэ. Ер нь ингээл тэгээд хин нэг хүнтэй суугаад 72 өдрийн дараа ингээ гэрлэлтэд цоцлоолъё гэсэн хүсэлт өгч мөгөөд бас амар токсик хүн штэ. За тэдгээрийн дундаас те Kanye Westтэй ч гэсэн ерөнхийдөө айгүй токсик харилцаатай байсан. Гэхдээ Ray J-тэй үүсгэсэн харилцаа нь бол одоо Kim Kardashian-ы фэнүүдийн хувьд хамгийн токсик харилцаа гэж тооцогдож явд юм байна. Reddit-ээс уншихад. За Kim Kardashian, Ray J хоёр болохоор 3 жил болцсон. Тэгээд тэрхүү цаг хугацааныхаа туршид олон удаа араараа тавилцсан маа. Биенийхээ араар нь тавьсан. Хамт байх хугацаанд дотны харилцаанд орж байгаа бичлэг хийсэн байгаа. За энэхүү бичлэг одоо цацагдсан даруйдаа маш алдартай болсон. За магадгүй Kim Kardashian энэхүү бичлэгний ачаар өдий зэрэгтэй амжилтанд хүрэх алхам нь болсон гэж зарим нэгэн хүмүүс үздэг байх нь. Ягаад энэ хоёрын энэ нууц бичлэг нь задарсан бэ гэхээр Kim Kardashian-ы хувьд хулгай далдагдсан гэж үздэг бол Ray J бол арай өөр байр суурьтай байдаг бахны. Kim Kardashian-ы менежер буюу Kris Jenner энэхүү бичлэгийг цацхад одоо нөлөө үзүүлсэн гэж Ray J хэлдэг заяа. За тэгээд энэхүү одоо харилцаа нь одоо бүх цаг үеийн хамгийн токсик харилцаануудын нэг гэж явдсан юм. Би эндээ айгүй хортой би нэг араар нь тавьчин. За тэгээд бичлэг хийж бичлэг ингээл задруулаалт нэг тийм одоо кинон дээр л гардаг байх гэмээр юм амар харилцаа байгаа зү. Тэгээд дараа нь аль нь тэгтээ яг аль нь тэр одоо бичлэгний ачаар жоохон дэшээ гарсан штэ. Ray J л доороо үлдсэн болохоос Kim Kardashian бараг тэр бичлэгнийхаа ачаар дэшээ гарсан. Тэ нөгөө нэг яг тэр бичлэг задарсныхаа дараа нөгөө Kris Jenner ингэж хэлсэн мэт штэ. Тэр бичлэгийг үзчихээ би бол ээжийнх нь хуваар алмаар байсан. Гэхдээ менежерийнх нь хувьд арай өөр. Тэгж хэлдэг штэ. Тэгэхээр бараг Ray J-гийн зөв чиж магадгүй юм те. За тэгэхээр эхний хосууд ийм байла. Дараагийн хосууд маань Pamela Anderson ба Tommy Lee гэдэг хосууд байгаа. Pamela Anderson болон Tommy Lee хамгийн анх нийлж яхад нь хүмүүс за энэ хоёр ингээд удахгүй те ингээд нэг юм уу 2 сарын дараа салчих байхаа гэж бодсон байгаа. Яагаад гэвэл мань хоёр танилцаад ердөө 4 өдрийн дараа гэр бүл болсон. Ердөө 4 өдрийн дараа. Юугээ чи те юу бодож байгаа хүмүүсээ гэдэг шиг. За 1995 оны 2 сард танилцаад ердөө 4 хоногийн дараа гэрлэлтэд батлуулаад гэрлэх ёслоо хийсэн байгаа. За гэхдээ 3 жилийн дараа Pamela Anderson буюу эхнэр нь гэрлэлтэд цуцлуулахаар өргөдөл гаргасан. Тэг яг юу болсон бэ? Тэд гэрлэлтэд батлуулаад 3 жилийн дараа буюу 1998 оны 2 дугаар сард Tommy Lee эхнэртэй болон хүүхэдтэй хүч хэрэглэсэн байгаа. Хүүхэдтэй. За мөн хууль бусаар галт зэвсэг эзэмшсэн хэрэгээр баримтлагдсан тухай Entertainment Weekly гэдэг сайдад тухайн үедээ мэдээлж ирсэн байна. За тэгээд цагдаагийн тайланд дурдсанаар Tommy Lee Калифорни Малибу дахь гэртээ Pamela Anderson-ыг одоо 2 сартай хүү Dylan-ыгаа тэрврээд байж хат нь очиж зодсон байгаа. Тэгэхээр одоо хүү эхнэр хоёроо зэрэг ингээ байж хат нь халтсан гэсэн үг. За тэгээд энэ гэр бүлийн одоо хүчирхийллийнхаа мэдүүлэгт тэрээр болохоор ерөөсөө тийм тэ өөрийгөө өмөрөх юм байхгүй. Одоо энэ бол энэ бүх өөнэ гэж
гэсэн мэдүүлэг өгөөд 6 сарын 2 хэл авсан байна. За тэгээд Андерсон тухайн одоо тий халдлага гарсан 2 дугаар сарда гэрэлтэй цуцлуулах хүсэлт гаргасан. За тэгээд Дилан болон Брэндон гэдэг 2 хүүтэй тэр 2 хүүгээ асрах эрхийг өөртөө ингэж авахар заргалдаж эхэлсэн. За тэгээд энэхүү одоо олон удаан жил одоо үргэлжилсэн маргааны үр дүн тэр 2 салж байгаа штэ. Тэгтээс нөгөө нэг Монголд одоо ингээл нэг гэр бүл салаал тэр чигээр ингээл салаал ээж одоо хүүхэд аав юу гэдэг ингээл бүгдээр уулзахгүй явж байгаа том болсны дараа уулздаг ч юм уу. Тийм байдгүй бол гадаадд арай өөр те. Нэгэнт хүүхдээ болсон л бол хүүхдээ нас биеинд хүртэл нөгөө co-parenting гэж байдаг. Ингээ хоёулаа тус тустай амьдралтай ч гэсэн тэр хүүхэдтэй ингээ цаг зав зориулаад хоёулаа хамтдаа өсгөхийг хэлдэг co-parenting гэдэг. За тэгээ тэр 2 co-parenting хийж эхэлсэн маа. За тэгээ одоо хүртэл co-parenting гэж явж байгаа ш. Тэндээс гэр бүл болсон 2 хүүхэдтэй юм чинь. Тэгсэн чинь 2018 онд заяа Лос Анжелест одоо тэрэдийн гэр бүлээр уулзаж сууж исэн юм шиг байгаа. Тэгсэн чинь одоо Tommy Lee хүүхдүүдтэйгээ муудалцаад за тэгээ баг хүү Brandon нь аавынхаа нүүрэнд шууд зогсон маа. Тэгээ уруулна гэд стресс цус гараад эмнэлэгт хүрэгцсэн. За Brandon болохоор өөрийгөө хамгаалсан тий ингээд аав над руу дайраад харна self defense хамгаалалт хийсэн гэж мэдгдсэн бол Tommy Lee хүүгээ буруутгасаад аав руугаа өсчлээ дайрлаа. Тэгээ нэг үг хэлсний төрлөө дайрлаа гэсэн байр суурийг илэрхийлсэн маа. Pamela Anderson-ы тий одоо эхнэрийнх нь хувьд одоо харилцаанууд нь бүтдэггүй ерөөсөө ингээд Памелатай одоо үүсгэсэн тэр relationship-нууд ерөөсө бүтдэггүй гэсэн тийм ярэ байдсан байлээ заяа. Гэтэ хөөрхий Памела Андерсонтэй ч биш Tommy Lee ч гэсэн өөрөөсөө амар тэнэг уусаа тийм ингээд өөрөө бүр амар хөшөрч хөгчөж хүүхдтэйгээ зодоннуудын хин гэж одоо юу гэсэн ч үг юм. За тэгээд ийм байна. Холливуудын бас нэгэн алдартай токсик осоо тийм. Дараагийн хоос нь болохоор Mike Tyson ба жүжигчин Robin Givens. Майк Тайсон болохоор тухайн үеийн одоо гялалзааж явсан од болж явж байсан жүжигчин Робинтэй 1988 онд гэрлээд үед хосууд бол маш шат жаргалтай өдрүүдийг өнгөрүүлж исэн. За гэвч тухайн үеийн 5 дугаар сард нь эхнэр нь зулбаад удаагүй байхад нь нөгөө Майк Тайсон буюу боксчин чинь эхнэртэй гар хурж одоо гэр бүлийн хүчирхийлэл үйлцэн байт юм байна. Тэгсэн чинь манайхан яасан гэж Майк Тайсон биш үү? Ингээд яагаад гэр бүлийн хүчирхийлэлүүдээ яагаад ингээд Робиноос салж байгаа гэсэн чинь тэр ингээд гол диггер байсан бэлээ. Тэгээ ингээд хуурамч одоо жирэмслэлт үсгээд хурамчаараа өөрийгөө жирэмсэн гэж хэлээ. Тэгээ миний мөнгөнөөс олж надтай суусан. Тэгээ ингээд хурамчаар надтай гэрэлчихсэн гэж хэлсэн байгаа байхгүй. Амар токсикгүй. Ингээд хэдүүлээ хараад тахаар токсик харилцаа гэдэг бол ерөөсөө ингээд бие биендээ хортой. Гэхдээ би бинийгээ гимтээж одоо янз бүрийн байдлаар үгээрээ ч юм уу үлдээрээ ч юм уу гимтэхээс гадна нөгөө нэг хамтрагчаа огт хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас аягүй хүүсэж байгаа. За дараагийнхаа юу хос руу орцгоё. За энэ бүр ёо савана зэ. Жүжигчин Jude Law байдэн штэ. Миний одоо хамгийн дуртай жүжигчтэй нэг амар царайлаг жүжигчин байдаг юм аа. Jude Law тоглосон кинонуудаас би хамгийн түрүүнд юуг санаж байна? AI гэдэг киногийн санаж байна. Тэрэн дээр айгуу тийм ямар робот вэ? Sex robot-ийн дүр тоглолдог штеп. Тийм, нууц амраг роботын дүр тоглолдог. Тэгээд айгуу гоё кино тоглосон, гоё кино тоглосон, айгуу гоё жүжигчин байдаг. Гисэн чи түүнийг бол араар тавилтаас аварч чадсангүй. За Jude Law болон эхнэр Sienna Miller хоёр нь бол тухайн үеийнхаа it couple байсан заяа. It couple амар юм гоё те Hollywood-д хамгийн гоё ингээд хосууд байсан юм л та. За тэгээд энэ хоёр болохоор 2003 онд Alfie гэдэг киноны сетийн үеэр танилцаад тэгээд одоо танилцсныхаа дараагийн жил нь сүд явсан. Тэгээд 2003 оноос хойш тэр хоёр одоо амжилттай тэг гэр бүлийн амжилттай авч явж исэн боловч 2009 онд Sherlock Holmes киноны одоо зураг авалтын үеэр Jude Law эхнэрийнхээ араар заяа хүүхдүүдийнхээ асрагч нөгөө найны гэж яддаг шүү дээ хүүхд асрагчтайгаа араар тавьж одоо эхнэртэй баригдсан байдаг юм аа. Гэтэ яг нөгөө Sienna Miller тухайн үедээ өршөөсөн билээ ганц удаа. Тэгээ байжгаад угаасаа ингээ хайр дурлал нь хөрөөд тэгээ 2011 онд одоо биенийхээ сайн сайхныхаа төлөө хатсан байдаг. Тэгээ нөгөө Sienna Miller-ийн яриа нэг ярилцлаган дээр ингэсэн мэт Jude Law ингээд миний араар тавиад тэр араар тавилт нь ингээд бит хоёрыг салгаад ингээд одоо тэр ингээд салалтын драманаас хурдан салахад айгүй надад тус болсон гэж хэлсэн мэлээ. Тэ нөгөө нэг ийм дуу байдаг штэ. Миний араар тавиач тэгвэл би ингээд яг чамаас салах гад явах гад байна нэг тийм дуу байдаг штэ. Яг тийм хэмжээнд очсон байсан юм шугаан тэр хоёрын харилцаа. Дараагийнх нь манайхаа та бүхэн маань мэдж байгаа байх Rihanna болон Chris Brown хоёр байгаа.
За Rihanna Chris Brown хоёр бол тухайн үедээ бол те R&B ертөнцийн бол pop одоо канхүү гүнж байлаа штэ те тухайн үеийн бас амар од хосууд байсан. Rihanna болон Chris Brown хоёр олон жилийн турш найзууд байсан бөгөөд 2007-2008 оны хооронд болцож эхэлсэн гэдэг цуу яриа гарсан маа. За тэгээд удалгүй үерхэж эхэлж байгаагаа олон нийтэд зарласан. За гэхдээ дөнгөж одоо үерхээ жилийн дараа буюу 2009 оны 2 сарын 18-нд нэгэн шагнал гардуулах ямар awards вүлээ би нэрийг мартчихж тэрний араас машиндаа ороод хоёулаа маргалдаад улмаар Chris Brown Rihanna-гийн бит халдаад тэгээд нүүрэнд нь амар зогсон байдаг. Ингээд амар болтлон зогсон байдаг. За тэгээд Rihanna эмнэлэг түрх хэрэгтэй удалгүй одоо Rihanna-гийн тэгж амар зодуулсан царай нь интернетээр цацагдаа тэгээд бөө юм болж исэн. За тэгээд 2009 оны 6 сард нь одоо Rihanna ч тухайд ингээл тэр хоёр ч шүүгтэлцэл явж байгаа шүү дээ. Нөгөө гэр бүлийн хүчирхээлүүлтэйгээд. За тэгээд явж байгаад 2009 оны 6 сард Chris Brown хүнд одоо зэргийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгээр 5 жилийн хинсэн гаргалзах ял 1 жилийн гэр бүлийн хүчирхийллийн сургалт 6 сарын олон нийтийн ажил гэсэн юм ялыг оногдуулсан. За тэгтээ одоо Rihanna одоо тухайн үедээ одоо ингэж найзалуугаа цагтаа магдаад өгсөн ч гэсэн нэг удаа уучлаад үзье гэж бодсон гэж байгаа. За тэгээ би одоо энэ хүнд хайртай юм чинь өөрчлөгдөх байх гэж хүлээсэн ч гэсэн өөрчлөгдөөгүй учраас одоо 2012-2013 оны хооронд хальт нийлсэн гэж байгаа. Гэхдээ тэр хүнийг уусаа аварч чадахгүй юм байна гэдэг одоо ухаарлын үндснээрээ салсан байдгаа. За тэгээд ингээд буцаж нийлснийхаа дараа заяо Chris Brown гэр Rihanna-д яаж хандчихсан бэ гэхээр өөрийнх нь эсрэг ингээд юм хийзэн ингээд өөрийг нь хосын харилцаа биш ингээд дайснууд юм шиг ингэж мэдрүүлж исэн гинэ. Одоо чи намайг ингэсэн, чи л намайг тэгсэн. Одоо чи угаасаа ийм хүн, чи угаасаа ийм болж бүтэхгүй хүүхэн гэдэг ч юм уу те. Чи угаасаа ийм зөвүүн байхгүй юу ч гэдэг юм уу. Мэдхгүй. Тэгээд үсэн тиймэрхүү байдлаар өөрийг нь одоо дайсан мэд санагдуулж исэн гэсэн маа. Тэгээд нэг тийм муухай байлаар манипуляц гэдэг залуучууд эдэн штэ ингээд яаж чадахгүй одоо харилцааныхаа тал дээр олигтой ингээд дөрвтэй өөрчлөлт ингээд авчирч чадахгүй санаачлаг гаргаж чадахгүй мөртлөө ингээд эмгтэйгээ нэг юм ингээд хэлээ санаачлангууд чи ингээд амар тэмчин өстой юм зөвүн чи өстой нэрээ тэгдэг чи өстой нэр өөрийгөө надаас дэргэж бодлоо гэл тэгээд эхэлдэг залуучууд байдаг шүү дээ. Ер нь Chris Brown нэг жоохон тэмэрхүүс юм шиг. Тэгээд тэрний дараа нь одоо энэ чинь нэлээд хэдэн жилийн дараа саяхан шүү дээ Chris Brown нөгөө яг энэ Rihanna-тэй өнгөрүүлсэн харилцаа болон тэр зодон зохионыхаа талаар ам нээсэн байдаг. Тэгээд ихтэй болохоор би одоо тухайн үед аюу тийм муухай үйл гаргасан мөлий. Тэгээ би одоо хүртэл өөрийгөө юм мангас шиг мэдэрдэг тий. Тэр үеийн өөрийгөө ингээд зохиж одоо Rihanna-г зохиж зодж байгаагаа бодохоор би ингээд амар мангас шиг байдгаа. Мангас шиг өөрийгөө мэдэрдэг. Тэгээ энэ мэдрэмж маань ингээд намайг хизээж орхихгүй байх гэж хэлж байсан. За дараагийн маань хосууд бол Tina Turner гэж таад мэдхүү. Тухайн үед одоо 1970-80-ад онд амар од байсан. Одоо ч гэсэн хүмүүс айгууг сонсдог Tina Turner гээд дэлхийн хэмжээний баг Michael Jackson энтрийн дайтай од эмэгтэй байлаа. За тэр болон түүний нөхөр Ike гэж унших юм болов. Ike Turner гэж хосууд маш алдартай тийм ингээд хоорондоо хамтарч ингэж дуулдаг дуо байсан байгаа. Маш алдартай тухайн үеийнхаа. Гэхдээ харилцаа нь бол одоо гэр бүлийн хүчирхийлэл зодуур нүдүр дарамтаар дүүрэн байсан. Таад ингээд эмээ өвөө аав ээжээсээ Tina Turner гэдээ асуугаад үзээрэй. За тухайн үед бол алдаг байсан эмэгтэй. За 1960-ад онд Tina Turner тэд хамтран Ike and Tina Turner нэрээр тоглож 1960-70-ад онд маш их амжилтанд хүрсэн. Бүр одоо Crazy амжилтанд хүрсэн маа. Тэгээ River Deep, Mountain High, Proud Mary зэрэг хит дуунуудаараа алдартай болсон. За гэвч 1976 онд Dallas хотод нэгэн тоглолт болсон. Тэр тоглолтын дараа маргаан болж Ike Tina-гийн нүүрлөө зогсны улмаас Tina бол бүр мөсөн шийдсэн. Тэ яг нөгөө аялан тоглолтын үеэр зодтолсон гэсэн үг. 1978 онд аль биесоор салсан байгаа. Тэгээ 1976 оноос хойш нөгөө салтын процесс чинь удаан явж аваад 1978 онд салсан. За тэгээ салтын үеэр болохоор Tina Turner одоо эд хөрөнгө мөнгө төгрөгнөөсөө илүү Tina Turner гэдэг таньныхаа нэрийг би авч үлдмээр байна гэж хэлсэн байгаа. Яагаад гэвэл Ike Turner буюу нөхөр нь Tina Turner гэдэг тайзныхаа нэрийг өгсөн байдаг. 1986 онд одоо энэ хүү салалт малалт бүх юм дуусны дараа Tina Turner анх удаага I Tina гэдэг
номондоо Айк одоо өөрийнх нь нөхөрдөө өөрийг нь хэрхэн дарамталж олон жилийн турш зодож, нүдэж одоо янз бүрийн байдлаар хүчирхийлж байсныг ам нээж анхудаага тийм зөрөгтэйгээр ярьсан байна. Тэгээ тухайн үед 1980 он гэдэг чинь нөгөө нэг баг одоо гэр бүлийн хүчирхийлэлтэй юм баг хэвэн байсан үе. Тэр үеэр одоо зориг гарган Тина Турнер өөрийгөө зодуулдаг байсан. Тэгээд дэлхийн тийм амар том хэмжээний од хүн бийжэж өөрийнхөө тийм хамгийн амар харахгүй хүнд хэцүү цаг үеийг үзэгчтэйгээ нээлттэй хуваалцсан байна. Тинагаа ярьснаар нөхөр Айк нь харт амиг хэргэлдэг. За тэгээд өөрийг нь хяндаг байсан гэж байгаа. За тэгээд жирэмсэн болсныхаа дараа бас одоо гутлаа өмсөжсэн ингээд гутлынхаа өсгөвчөр ингээд шууд толгой молгоор ингээд шууд зодддаг байсан. За тэгээд бас уужсэн ингээд кофеныхаа шахруу ингээд шууд өөрлөн цацдаг байсан. За тэгээд хувцсны үлгүүрээр бас айгүйх тэгж бүр ингээд хөхөртлөө зодуулдаг байсан. За тэгээ 1968 оны хавцаа буюу одоо 1960-аад онд энэ хоёр чинь гэрэлж байгаа шүү дээ. Тэнгүүдээ 68 онд буюу гэрснийхаа нэг тийм хугацааны дараа биш өөрийнхөө амийг эвгүүтэх гэж оролцсон байдаг. За тэгээд энэ хүү одоо амар юмныхаа турсамжлалын талаар Тина Турнер ярилцаа тий. Одоо domestic гэр бүлийн хүчирхийл хаасайг байна. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хэрэгтэй байна гэж бас анхудаага ярьж ирсэн активистүүдийн нэг гэж тооцогдд юм байлээ. За дараагийн маань хосууд бол та хэд маань бас мэдж байгаах. Bobby Brown болон Whitney Houston хоёрын харилцаа бол одоо pop урлагт, Америкийн pop урлагт бүр амар тийм асар их тийм харуусал дүүрэн харуусал дүүрэн үйл явдлуудыг авчирсан харилцаа гэж үздэг. Хамгийн анх тэр хоёр 1989 онд зүрх найзуудын одоо хуваар те Soul Train Music Awards дээр танилцсан. За тэг ингэж явсараа байгаад 1991 онд харилцаа нь романтик байдал руу шилжээд Bobby Brown, Whitney Houston гэрлэх санал тавьсан байна. 1992 оны 7 сарын 18-нд Нью Жерсигийн Хьюстны эзэмшлийн тансаг хашта маш им өргөн гэрлэх ёслолыг хийсэн. За 1993 онд Bobby Christina Brown буюу тэдний цорын ганц охин нь 3 сарын 4-нд мэндэлсэн. За гэвч одоо тэдний харилцаа мууцаар 2006 оны 9 сард Whitney Houston албан ёсны тусгаарлалтанд те одоо Bobby Brown-аас тусдаа баймаар байна гэж өргөдөл гаргаад 2007 оны 4 сарын 24-нд өхнөө өөрийнхөө асрамжинд авч одоо салсан. За гэхдээ энэ хүү одоо 1991-ээс 2006-аас 7 оны хооронд энэ хоёрын харилцаа нь ерөөсөө тийм одоо эрүүл бол байгаагүй. Хар тамхины асуудалтай хоёулаа айгу тийм их хар тамхи хэрэгэлдэг. За ингэж ярьдаг юм аа. Houston, Whitney Houston бол хар тамхиг гэр бүлдээ ингэж нийлүүлж гэр бүлдээ нормал болгосон болвол Bobby Brown гэр бүлдээ хүчирхийллийг нормал буюу энгийн зүйл мэт болгосон. Тэг ингээ хоёр талаасаа бие-биеийг ингэж хорлож сүйтгэж байсан гэж ярьдсан мэлээ. Bodyguard киноны дараа амжилтын дараа хар тамхи бүр маш их бүр илүү хэмжээгээр хэрэгжилж гисэн байгаа. Whitney Houston. Тэгээ энэ хоёр бүр за ингээд хамтдаа нэг өрөөнд ингээд өөртөө цоожлонгуудаа бүр нөгөө хероин гэж ярьдэн штэ. Тим мимиг ингээд татаж маш олон цагаар маш хүчтэй тэгж мансурдаг гэсэн. Тухайн үед охин нь яадаг гэсэн бөөмөстэй. Охиныг яг нэг хүн хардгал байсан баг. Гэхдээ пүлэтэн хүүхдтэй пүлэтэн одоо гэр бүл зохиоцсон хүмүүс бэжэж зүгээр ингээд мансуурахын төлөө ингээд өөртөө цоошлоо тэгээд тэнцээ ингээд мансуурч ингээд боддоо бүр амар заяа. Тэгээ гэр бүлийнхэн хувьд болохоор одоо харилцааны юм худал хуурмаг. За тэгээ хар тамхи хэрэгэлдэг. Гэр бүлийн хүчирхийлэлтэй мэдээч. 2003 онд одоо Bobby Brown, Whitney Houston хоёр хэрэлдээ тэгээд Whitney Houston цогсон байгаа, цохиж авсан байгаа. Гэхдээ энэ одоо мэдэгдэж байгаа ганц одоо юу нэ те? Мэдэгдэж байгаа ганц одоо зодсон хэрэг нь. За тэгээд ийм амар одоо их хар тамхитай хүчирхийлэл ийм амар одоо тамийн юм шиг амьдрал нь 2007 онд 6 онд тэр хоёр салаад дуусгар болсон боловч яг үндэ салаагүй дотн одоо харьцаатай co-parenting те түрүүн ингээл ярьсан одоо охиныгоо ингээ хоёулаа хамтдаа зэрэг өсгөх ёстой. Тэгээд хамтдаа ингээд найзууд хэвээрээ үлдсэн гэж байгаа. За гэхдээ 2012 онд алдарт дуучин тэгээд домогт Whitney Houston 48 наснда overdose болж нас барсан баха. Overdose болж нас барсан гэж би санаадах нөгөө нэг хар тамхи хэтрүүлэн хэрэглээд ухаангүй гэртээ олцсон гэж санагдаад байна. Тэгээд энэний дараа нь бүр амар харамсалтай 2015 онд өөртөөхөө охин болох Bobby Christina Brown 22 наснда яг ээчигээ одоо overdose буюу хар тамхи хэтрүүлэн хэрэглээд байнда ухаангүй олдож ингэж нас барсан байдгаа.
За тэгээ одоо бол Bobby Brown амьд сэрүүн байгаа. Гэхдээ бол эхнэр хүүхдээ хоёулангийнх нь алдчихсан. Тэгээд зарим хүмүүс бол Bobby Brown-ы те амьсан чөтгөр гэж ярьдаг. Яагаад гэвэл тэр чинь нөгөө нэг Michael Jackson-ы дүү Janet Jackson гэж ярьдаг шүү дээ. Janet Jackson-тэй бас ингээл учир ургуулж мургуулаад заяа. Тэнгүүд ингээд Janet Jackson амжилтанд ингээл хүрэхэ болж мөлөл нэг тийм амжилтанд хүрэх гэж яваа хүмүүст ингээд гай болж гарч ирдэг хүн гэж Bobby Brown-ыг зарим хүмүүс үздэг. Эсвэл ингээд зарим одоо эхнэр хүүхдийн хайманд хүрсэн гэж одоо бидний ярьдаг нөгөө бузартай гэж ярьдаг шүү дээ. Тэгж ярьдаг байх нэ. Нэг асуудал бол идүүлэнгийнх нь айгуу сайн мэддэг Nirvana хамтлагийн дуучин Kurt Cobain болон түүний эхнэр Courtney Love хоёрын харилцааны талаар ярилцах болно. Kurt Cobain, Courtney Love хоёр ерөөсөө ингээд 2 жил одоо харилцаатай байсан. За тэгээд эхлэхээс өмнө Kurt Cobain-ы талаар жоохон ярив те. Kurt Cobain болохоор жоохон бахта одоо эцэг их нь уг нь ингээд яг бага насны гэх юм бол айгуу тийм жаргалтай өнгөрөөд. Гэхдээ яг нэг өсвөр нас руу орох жохот нийцэглэхийн салаа. Тэгээ тэрнээс хойш юу жоохон сэтгцтэй одоо сэтгэл готралтай болсон юм байлээ. Тэгээ ерөөсөө тэрэндээ эмчилгээ огт хийлгээгүй явж байгаад тэгээ ерөнхийдөө бол 27 клубын хүн шүү дээ. За тэгээ Kurt Cobain маань хүүхэд байхдаа ADHD-гээр онцлогдож за тэр нь хожим ингээ bipolar буюу нэг одоо сэтгэц хуваагдах эмгэг үлээ. Бие хүн хуваагдах эмгэг гэж ярьдаг те. Тим эмгэгтэй гэж онцлогдсон байдаг. За түүнээс гадна заяо эцэг их нь одоо 9 наснанд нь салаад тэгээд зан аранш нь эрсдөө им өөр болоод мэдрэмжтэй хөгжилтэй хүүхдээс зүрүүд дарамттай тийм одоо хүүхдүүдэд ингэж дээрлэхүүлдэг тийм хүүхэд болж хувирсан байна. За мөн тэр болохоор онцлогдож амжаагүй тийм ходоодны өвчнөд байсан. Тэгээд тэр ходоодны өвчнөө нь одоо нэлээд сүлд айгүй тийм өвддөг болсныхаа дараа онцлогдсон юм шиг үлээ. Тэгээд түүнийг одоо мэдрэхгүй тул тэ жоохон өвчин намдах маягаар хероин хэрглэж эхлээд өөрийгөө эмчлэхийг оролцсон гэж байгаа. За тэгэнгүүтээ удаан хугацааны явцад тэрийг хэрэглэснээ улсмаас энэ нь донтолт болчихсон. Хероин хэрэглээд донтчихсон. 1992 оны 8 сарын 18-нд тэдний цорын ганц охин Courtney Love болон Kurt Cobain хоёрын цорын ганц охин Frances Cobain мэндэлсэн байдаг. За тэгээд Kurt Cobain бол угаасаа одоо өөрийгөө эмчлэх гэж оролдоод одоо хероин энтрийг уугаад ингээд донтоод явчихсан. За тэгээд Courtney Love буюу эхнэр нь бас хероинд донтчихсон эмэгтэй байсан гэж байгаа. Тэг ингээд хүүхдээ тээж явахдаа хүртэл ерөөсөө ингээд гарахгаа гарч чадахгүй жирэмсэн бахтаж гэсэн ингээд тогтмол хероин хэрэлдэг гэсэн гэж байгаа. Тэгээ төрснийхөө дараа уг нь гарах гэж оролцсон ч гэсэн Kurt Cobain тэр нь ингээд аюу хүнд туссан гинэ. Тэг ингээд ерөөсөө гарч чадаагүй. Ерөөсөө хоорондоо хэрэглэсээр байгаад тэгээд дууссан. За тэгээ 1900 тэр хоёр одоо хүүхдтэй болоод за тэгтээ штэ манайхан хүүхдээ болсныхоо дараа харт амхнаас ингээ гарах гэж маш их хэмжээгээр тэмцэж эхэлсэн гэж байгаа. Тэгээ Kurt Cobain бүр хүүхдтэй болохоос илүү сайхан зүйл байхгүй хүүхдтэй болоод үзэл бодол минь үнэхээр өөрчлөгдсөн. Frances бидний амьдралд орж ирснээс хойш миний хандлага маш их өөрчлөгдсөн гэж хэлсэн маа. Тэгээ хүүхдийн төлөө бүгдийг хийн гэж хичээж одоо харт амхнаас гаргах нөгөө rehab гэж ярьдаг штэ. Тэргэн цэцэх хэмчлээ гэж ярьдаг штэ. Тим юмд явж эхэлсэн маа. Тэгээ 1994 оны 1 сард Вашингтон хотын Сиэтлд өөрсдийнхөө хамгийн анхны одоо амьдрах гэрийг худалдаж авна гэж ярьдаг штэ. Нөгөө Америкчууд амар сүртэй our home гэж мэгэл амар сүртэй нэг байшин худалдаж аваад тэгж ярьдаг штэ. За тийм том үйл явдал болсон баа. За гэхдээ харамсалтай нь Kurt Cobain хэдхэн сарын дараа өөрийнхөө одоо тэр худалдаж авсан сайхан гэр орондоо өөрийгөө буудаад нас барсан байдаг. Тэгээ энэ явдал нь болохоор сэргээн засах төвөөс гарсны дараахан болсон гэж байгаа. Ерөөсөө ингээд харт амхнаас гарах гэж оролдоод чадахгүй болохоор ингээд юм хорлсон гэж одоо хүмүүс үздэг. Тэгээ 27 клубийнх гэж хэлж байгаа нь болохоор 27 наснда өөрийгөө эвгүүтгэж нас барсан хэд хэдэн хүмүүс байдаг. Тэгээ миний санаж байгаагаар Amy Winehouse гэдэг дуучин байдаг те. Тэр дуучин маань энэ клубийн бас нэг хүн байдаг. Тэгээ түүний нас ороход болохоор охин нь 2 настай. Ингэж 2 нас арай хүрээгүй байсан гэж үзсэн юм шиг. Тэгвэл нөгөө нэг ингээд Nirvana-д амар дуртай ч юм уу эсвэл одоо Nirvana-гийн ойр тойрных хүмүүс бол Courtney Love айгуу тийм дургу те. Хэрвээ ингээд Kurt Cobain нас барчин болвол Courtney Love 15 сая $1 ингээд өвлөгдөж үлдэх байсан. Тэгээд Courtney Love цаашдаа тийм харт амхинд айгуу тийм гүн томдчихсан хероин айгуу хэрэглэдэг одоо бүхэл мөнгөө хероинд ингээд зарцуулдаг тийм эрэгтэйтэй хамт цаашдаа амьдрахыг хүсээгүй. Гэхдээ бас мөнгөгүй амьдрахыг бас хүсээгүй учраас Kurt Cobain-ыг хороочихсан болов уу гэж таамаглал төвшүүлдэг. За тэгээд хэдүүлээ дараагийн хосууд руу оръё. За дараагийн хосууд маань бүр амар заяа.
O.J. Simpson болон Nicole Brown Simpson гэдэг хоёр хос байгаа. За O.J. Simpson болохоор NFL буюу National Football League буюу тэр чинь монголоор юу гэдэм бэ? Америк хөл бөмбөг лөө. Тийм Америк хөл бөмбөгийн тоглогч байсан юм шиг байна. Тэгээд тухайн үедээ танилцахдаа эхнэр нь заяа Nicole нь дөнгөж 18 настай O.J. Simpson болохоор 30 настай тэтгэвртэй гарсан NFL-ийн тоглогч байсан байна. 1977 онд тэр хоёр хамгийн анх танилцчихсан. 1985 оны 2 сарын 2-нд гэрэлсэн. Хоёр хүүхэдтэй Sydney Brooke болон Justin Ryan Simpson гэдэг хоёр хүүхэдтэй болсон юм байна. За O.J. Simpson ч угаасаа ингээ 30 настай те нэлийн баян баа штэ. Тэгээ угаасаа өмнө нь гэр бүл зохиож исэн. Тэгээ 3 хүүхэдтэй ийм хүн байсан байгаа. За 1985 оноос хойш тэдний гэр бүл ингээд хүчирхийлэлтэй байсаар л ирсэн. Яагаад гэвэл эхнэр Nicole нь өөрөөс нь 12 насаар дүү. Тэгэд O.J. Simpson өөрөө аимшигын хартай хүн байсан. Тэгэхээр та дүүс ойлгож байгаа бох тий. Ингээд амар хартай залуухан эхнэртэй. Тэгэхээр залуухан эхнэрээ яаж амар үйл тамыг үзэх нь ойлгомжтой штэ. За тэгээд O.J. Simpson-ы гэрт маш олон удаа цагдаа гэр бүлийн хүчирхийлэл гэсэн дуудлагаар хөшөөдөөсөн ч өөрөө Николоос ч эсвэл өөр хүмүүсээс ч гэсэн тэний гэрт ингээ хүчирхийлэл болоод байна. Манай гэрт хүчирхийлэл болоод байна гэсэн дуудлагаар очиж шалгадаг байсан баа. Бүр 1989 онд буюу гэрэлснийхаа ердөө 4 жилийн дараа Николыг хагас нүцгэн ингээ хуцан нурагдсан заяа. Хагас нүцгэн тэнгуүдээ ингээ бүр хөхнөц ботлоо зодуулчихсан байхад нэг удаа цагдаа нар олсон тохиолдол гарсан баа. За тэгээд прокуроруудын мэдээлснээр гэрлэлтийн хугацаанд за энэ хоёр чинь 1985-аас 1992 он хүртэл гэж явж байгаа шүү. Энэ хугацаанд энэ 7 жилийн хугацаанд нийтдээ 62 удаагийн гэр бүлийн хүчирхийллийн үйл гаргасан байна. Нийтдээ 62 удаа зодуулсан гэсэн үг баттай. Тэгээд мэдүүлээгүй зодуулсан гэдэг яасан нь бол мэддэхгүй заяа амар өрөвдөлтэй. За 1992 оны 2 дугаар сард Nicole гэр бүлээ туслах тийм хүсэлт гаргасан баа. За салсныхаа дараа ч гэсэн тэдний харилцаа on and off буюу toxic хэм маягтай хэвэр байсан. Хаяа эргэлж уулздаг. Мэдээж хоёр хүүхэдтэй юм чинь уулзж л таараа. Гэхдээ энэхүү O.J. Simpson болон Nicole Brown Simpson-ы харилцаа 1994 онд маш харамсалтайгаар дууссан. 6 сарын 12-ны өдөр Nicole Brown Simpson болон түүний найз Ron Goldman хоёр Nicole-ийн кондо гэж ярддаг штеп байрных нь хажууд гадаа бутны тэр хавьд хутгалуулж насварсан байдалтай гаднаас олцсон байдгаа. За тэгээ O.J. Simpson-ыг мэдээж хамгийн эхлээд сэжилж эхлэн за тэгээд яллаа хэрэгтнэр татсан. Гэхдээ 1995 онд олон нийтийн ингээд шууд шүүх хурлуулж байгаа. Яагаад гэвэл O.J. Simpson чинь тухайн үед NFL-ийн нэлээд том алдартай тэтгэвртэй гарсан маш том тоглогч. Тэгээ ингээд эхнэр нас баршлаа гинхээр хүмүүс олон нийтийн өндрийг аваад тэгээ бүр олон нийтийн телевизээр тэр шүүх хурал нь цацсан байна. Тэгээ тэр шүүх хурлынхаа явцад O.J. Simpson-ыг цагаатгсантэй гин буруугүй гэж зарласан боловч нэмэлт мөрдөн байцаалтын мөрдлөгийн ачаар 1997 онд түүнийг буруутай гэж тодорхойлсон байна. За тэгээ Nicole болон Ron Goldman-ы үхлийн төлбөрт 33.5 сая долларын нөхөн төлбөр өгөх шийдвэрийг шүүгчд гаргасан байна. Тэгээ O.J. Simpson болохоор саяхан юуны хавдрагч үнийг хавдраар нас барсан. Саяхан жижигтэй мэдгүй юу цаа хавдраар нас барсан мэлээ. Тэгэд хамгийн амар нь заяа Nicole-ыг аврах боломж байсан гэж хүмүүс үздэг. Яагаад гэвэл Nicole маш олон удаа манай нөхөр намайг алчих байхаа, эзэн нэгэн цагт намайг алах байх та гэж маш их тийм айцтай ингэж ярьдаг байсан байгаа. Бүр ингээм амны уушлаг болцсон гэсэн. O.J. Simpson болохоор бүр Nicole-ний үдэ ингэж хэлсэн байна. Би чамайг нэг л хүнтэй те. Өөр хин нэгэнтэй би чамайг харах юм бол би шууд та хоёрыг аалаа шүү гэж хэлсэн байна. Тэгээ хинтэй Nicole-тэй хамт алуулсан Ron Goldman гээд залуу нь найз нэг гэж байгаа. Тэгээ энэ хоёрыг хардаад алсан юм шиг байна заяа. За тэгээд ийм амар хүчирхийлэгчтэй амьдарч эцээс цалсан боловч хөөрхийн амтан юунаас нь гарч чадахгүй савраас нь хаалтахтай гэдэг чинь савраас нь ингээ холдож чадахгүй сүулдэ ингээ дэм насаараа хохирсон харамслал ирэг гарч ирсэн юм байна. За тэгээд хамгийн сүүлийн хосууд маань бас айгүй серозны хамгийн амар серозны хэрэгүүдийн нэг байгаа. За тэгээд бас хар тамхитай холбоотой заяа. Sid Vicious болон Nancy Spungen гэдэг хоёр хосууд байсан юм байна. Sid Nancy хоёр гэж явчих. За энэ хоёрыг мэдэх хүмүүс нь мэдэж магадгүй rock сонсдог хүмүүс мэдэж магадгүй. Энэ Sid нь болохоор Sex Pistols гэд аюул дуртай хөгжмийн хамтлагийн
баас хөгжимчин тэгээ заримдаа ингээ вокалистаар ингэж ажилладаг байсан. Тим одоо хамтлагийн гишүүн байсан. За тэгээд энэ хоёрын харилцаа нь үхлээр дууссан. Заяа хоёулаа үхлээр дууссан. Бүр амар. За эхлээд энэ Сид болон Нэнси хоёрын харилцааг яриханд бол тэгэхээр өөртөөхөө тус тусынхаа намтраас эхлээд ярив. Нэнсигийн хувьд бол багаас айгуу тийм юу хөөхтэйсэн гэж байгаа. 1958 онд орсон. Багаас айгуу тийм хэцүү хөөхтэйсэн гэж байгаа. Ер нь ингээл нэг тийм жоох хэцүү заяа. Тэгээд эцэг хэн хайгараагүй ма хаашаа 8 настай байхдаа хамгийн анхдаа өөрийнхөө амийг гүйгүүтэх тийм үйл шиг юм гаргасан гэж байгаа. Тэгээ 15 настай байхдаа хероин хэрглэж эхлээд 19 настай байхдаа бүр донтогч болсон. За тэгээ улмаар 19 настайдаа гэрээсээ цухтаасан гэж байгаа. Тэгээ Нэнсигийн академик чадвар буюу одоо IQ нь амар өндөр гинэ. Тэгээ IQ амар өндөр мөртлөө ингээ найзтай болж чаддгүй, ингээ хүмүүстэй юм ярьж чаддгүй, socialize ингээ нийгэмшиж чаддгүй ингээл улам дотгошоогоо томрогцсонмаа улам ингээ дотгошоогоо болж одоо амьдрал янз бүрийн эцэг эхийгээ үзэн ядах юм үзэл нь маш юм хүчтэй сууж байсан. За тэгээ улмаар гэрээсээ зугатаагаад Лондонд очсон маа. За Лондонд байхдаа Sex Pistols хамтлагийн Sidтэй танилцсан. За тэгээ энэ охин ч юм бүр ингэж аа гэрээс ингээд цутаагаад хероин донтсон шүү дээ. Тэгээ хероин авахын тулд бүр тайжигч хийжсэн гэж байгаа. За тэгээ улмаар Sex Pistols-ын хинтээ Sidтэй танилцсан. За тэгээ энэ хоёр ингээд бие биендээ айгүй хурдан татагтаад бүр ингээд яг адилхан ингээд цэнгүүд заяа. Бүр Sid болохоор бас адилхан багасаа гитар хөгжим мансууруулах бодис гэж явсаар агаад бас адилхан одоо юу болсон. Гэтэ арайч бас тийм донтогч байсан биш юм билэ. Энэ Нэнси нь болохоор донтогч байж агаад тэгээ Sidтэй танилцсан юм билэ. Тэгээд тэгээ энэ хоёр бие биендээ айгүй хурдан татагтаад тэгээ ингээд хамтдаа байж эхэлсэн маа. За гэхдээ энэ хоёр ингээд Sid болон Нэнси хоёр хамтдаа байж эхэлснээс хойш энэ Sex Pistols гэдэг хамтлаг ингээд багаар бутарч эхэлсэн гинэ. Яагаад гэвэл нөгөө хин Sid-д айгүйх тийм мансуурлах байц хероин нөгөө заяа. Хероин чинь бүр ингээд амар мансуурладаг гинэ. Тэгээ энэ байцын өнгөт нөгөө нэг Sid чинь тайзан дээр ингээд перформансаа үзүүлж чадахгүй. Тэгээ ингээд улам одоо юу болтын ингээд юм муу болоод муудаад одоо тэр энэ Sex Pistols гэдэг хамтлагийн перформанс нь мууцаар байгаад тэгээ энэ хамтлаг бүр Америкт төрсэн аялын тоглолтынхаа үеэр тарж исэн юм байна. Тэгээ одоо энийг ингээ шууд юунаас зохион бол Нэнсигээс болсон гэж ингэж бараг хүмүүс хэлдэг заяа. Sex Pistols гэдэг хамтлаг уг нь өөртөө ингээд аягүй rock өөртөө тэг тодорхой хэмжээгээр хар тамхи хэрэгэлдэг ч гэсэн Нэнсиг хараад бол үгүй ээ энэ бол өстой бүр гамшиг шүү гэж хэлдэг байсан гинэ. Бүр тийм хэмжээний амар донтогч заяа. За тэгээд энэ Sid болон Нэнси хоёр хамтдаа одоо хамтлагаасаа гарч хөөхсийнхаа дараа өөртөө карьерийг эхлүүлэх гээд 1978 онд Нью-Йоркийн нэгэн зочид буудлын амьдарч эхэлсэн маа. Челси хотелд амьдарч эхэлсэн маа. За гэтээ энэ хоёрын одоо харилцаа нь бүр ингээд айгүй амар токсик заяа. Нэг салж нийлэн юм хум хэрэглэн тэнгуүдэ хоорондоо зодтолтон тэг бүр ийм амар байсан маа. За тэгэд харамсалтай нь 1978 оны тухайн оныхоо хамтдаа нөөж орсон оныхоо 10 сард нь Нэнси угаалгын өрөөндөө хутгалуулсан байдалтайгаар нас барсан байна. За тэгээ Sid нь болохоор мансуураад ухаангүй байсан гэж байгаа. Тэгээд юу ч санахгүй заяа. Нэнси одоо тэр хутган дээр унсан юм уу эсвэл Sid тэрийг авчиж хутгалсан юм уу бүүн гэж юу. За тэгээд одоо нотлох баримт байхгүй. Тэгээд дээрэс нь одоо гэрчим мэдүүлэг байхгүй хэрэг учраас 1979 оны 2 сарын 1-нд Sid Батлан даалтанд гараад өөрийнхөө эрх чөлөөг тэмдэглэж ийн гэд үдшилтэд оролцсон маа. Тэгээс тухайн үедээ бас хүнтэй болчихсон заяа. Тэгээ хамгийн сонин нь заяа. Sid-ийн ээж нь амар олон жилийн турш хүүдээ одоо тэр нөгөө нэг мансууруулах бодис хар тамхиныхаа хэрэглээг ингэж хангаж авч өгдөг заяа тэгсэн байгаа. За тэгээд эрх чөлөөгөө Батлан даалтанд гарсныхаа дараагаар эрх чөлөөгөө тэмдэглэх тийм үдшилтэд орсон байгаа. Үдшилтэд зохион байгуулсан. Тэгээд тэр үдшилтэхдээ орсныхоо маргааш нь ээжээсээ одоо тэр хероино аваад тэгээ бүр одоо үхэлд хүргэх хэмжээнд хүртэл хэрэглээд тэгээд нас барсан олцсон. Тэгээ одоо 22 настайдаа нас барсан. Хин Нэнси болохоор 21 настайдаа өнгөрсөн. Ийм одоо харамсалтай түүхтэй хосууд байна. Тэгээд энэ хоёрын талаар бүр нөгөө юу гэдэм бэлээ. Намтар кино ингээ янз бүрийн series янз бүрийн одоо бицүү өгүүлэл тийм юм зөндөө байд юм бэлээ. Тэгээд сүүлд нөгөө нэг хэрэг толбогдох таамаглал одоо Нэнси яаж үхсэн нь тодорхойгүй үлдчихэж байгаа штэ. Ганц одоо байсан сэжигтэн нүхчихсэн, ганц юм санах байсан, магадaltaй хүн нүхчихсэн учраас одоо юу басан сайн тодорхой байхгүй. Тэнгүүд сүүлд хууль хяналтын байгууллагынхаа нэмэлт одоо мөрдөн байцаалт одоо мөрдлөг явуулаад Нэнси болохоор Нэнси
тамхи буюу хероино хулгайлж агаад баригдсан Алиску бол хар тамхины 8 маань бүтлгүүтэд буруугаар эргэсэн байхаа. Тийм байх магадлалтай. Тэгээ энэ хоёр одоо нэг кинси далаагүй маа гэхэд магадгүй тийм байж болох юм аа гэсэн дүгнэлтэнд хүрсэн. За тэгээд ерөөсөө юм амар токсик юм амар те одоо зодоо нүдэн янз бүрийн элдв шалдав одоо мансууруулах бодис арх за магадгүй тамхич гэсэн гээ таны харилцааг хайртай үнээс чинь одоо хоролдуулж болно шүү дээ таныг те. За тэгээ нэмэлтээр болохоор би сүүлд нөгөө нэг Zion биш дээ One Direction хамтлагийн Zayn Malik гэж ярьдаг шүү дээ. Тэр тэгээ Gigi Hadid хоёрын одоо үерхлийн талаар нэг ярилцлага үзлээ. Zayn-ы өгсөн заяа. Тэгсэн чинь ингэж заачаа. Тэр хоёр чинь дундаасаа хүүхдтэй шүү дээ. Тэгсэн чинь Zayn ингэж ивэл яг уу би Gigi тайртай миний хүүхдийг төрүүлсэнд нь хайртай гэж байгаа заяа. Тэгээ би тухайн үед яг Gigi-г яг өөрөө чин сэтгэлээсээ хайрлсан гэж бодохгүй байна. Би зөвхөн Gigi миний хүүхдийг төрүүлсэнд л би хайртай байх гэж хэлвэл яах вэ? Бүр амар муухай агааз тээ заваа. Тэг тийм байж тэгвэл яах гэж те жирэмсэн ингээл болгоол хүүхд мөхтэй болвол яах гэж тийм амар ихтгэл найдвар төрүүлдэг байна бүр амар сонио. Альско бол Жижи ингээд айгу тийм амжилттай болцоод яваад байгаа болохоор тэгж хатаархсандаа тэгжилсэн болов бүү мэд. Жижи чинь нөгөө нэг өөрөөсөө 20 хэдэн насаар ах 30 насаар ахч болов Bradley Cooper штэ нөгөө Star is Born дээр тоглодог ах. Bradley Cooperтэй үерхэд ч одоо хэдэн сар өнгөрч шиг боллоо. Bradley Cooperтэй болж эхлээд. Тэгээ Zayn харин ийм мэдээлэл өгдөм бүр бас муухай агаадтай ингээд хүүхдийнхээ ээжийг амар олон нийтэд би яг тэр эмэгтэй миний хүүхдийг төрүүлсэн хайртай. Гэхдээ би бол тэр эмэгтэй өөрөө хайртай биш юм шиг. Гэж бигээ бүр амар муухай юу гэсэн ч үгүй. За тэгээд сүүлийн үеийн сонин сайхан ховж ив тэгээ хосуудын талаар ховж ив гэвэл ийм байна. Тэгээ би саяхан нөгөө Threads нэлээ ухдаг болоо. Тэгээ Threads дээр нэг юм явж байна. Нэг юм хосууд заяа жоохон хүмүүс л жоохон манай үйл юм шүү. Тэгээ хоорондоо айгу зодтолтой заяа эрэгтэй эмэгтэй юм байж. Тэгээ тэрийг ингээд бүр ингээд цурал болгоод бичээд оруулсан. Бит хоёр ингээд юу яа дээ. Угсаа ингээд хоорондоо ингээд зодтолтtiin тийм ингээд нормал хэлсэн зав. Тэнгүүтээ тэр хоёр ингээд хатмууттайгаа амьдэрдэг. Үгүй тэр хүүхд эрэгтэйгийнх нь лав ээжтэй амьдэрт юм шиг байна. Тэгээд тэр хоёр хавчууд ингээд хоорондоо зодтолтоод байдаг. Тэгээд аав ээж хоёр хөрхий яагаад юу ч хэлж чаддгүй гэж мэгээд тэгээд тэрэж амар бичиж зав. Тэгээд гол нь манайхаа тэрийг ингээд одоо салын сарны те салсан түүх мөх гэдэг юмар биш заяа. Бүр одоо романтайз хийж ингээд бичээд байгаа байхгүй. Тэгээ бит хоёр ингээд айгуу тэг зодтолцсон ч гэсэн манай хадам мэж айгуу хөөрхөн намайг ингээд тэгдэг хадам маамаа намайг ингээд тэгдэг би өстө ийм сайн хадмуутай болохоор энэ хүнээс салж чадахгүй байх уу гэж мэгээд нэг тийм тэгсэн чинь хүмүүст орно юу лээ залуу байхад тосоо гартал тэрвэрлдэлж цусаа гартал зодтолдог модолдог гэдэг амар бичсэн. Oh my god. Тэг манай үед тийм байж болохгүй шүү guys. Юу одоо дээр үед яг одоо юм харанхуу мэдлэггүй байла тий. Ээж аав эмээ өвөгийн үед л одоо хөрхий тэр нөгөө нэг эрүүл харилцаа гэж юу гэдгийг мэдэхгүй, эрүүл хосын харилцаа гэж юу гэдгийг мэдэхгүй, эрэгтэй хүн яаж ажиллах ёстой, эмэгтэй хүн яаж ажиллах ёстой талаар мэдэхгүй. Тэгэл хоорондоо ингээл бинийхээ гаргаж байгаа амар сонин занг ингээл заа гээл хүлээн зөвшөөрөл ингээл яваад идэгсэн баг. Одоо үед бол өөр штэ тий. Одоо үед ингээд одоо ухаал өгцтэй хүмүүс дүүрэн байна. Ер нь эрүүл харилцаа гэж ямар харилцаа хэлдэг, эрүүл бус харилцаа гэж ямар харилцаа хэлдэг. За ингээд бүр одоо эргэн тойрны хүмүүс чи үлгэрлэж жишээлгүй одоо чи эргэн тойрныхоо хүмүүсээс тийм эрүүл харилцааны талаар жишээ авч чадахгүй байлаа гэхэд ядаж Google дээр эрүүл харилцаа гэж юу гэдэг талаар ингээд жоохон мэдгэдэггүй хухтхун тий ганц өгүүлбэрийн мэдлэг ч гэсэн олоод авах боломжтой болсон энэ цаг үед бол хэдүүлээ тэгж хүн амтнд зодуулан байран тэгж амьдрна гэж байхгүй. Тэ одоо тийм амар хар тамхи тийм аим шиг арх донтцсон хүмүүстэй бас амьдралаа өрөөд амьдраад байна гэж байхгүй штэ. Ер нь өөрөө та үнэхээр тэр харилцаанаас явахыг хүсэж байгаа бол зөрөгтэй алхам хийж явахгүй бол тэ зөрөгтэй алхам хийхгүй бол та өөрөө шийдэхгүй бол ерөөсөө тэрнээ байгаа л энэ. Ерөөсөө хинч таныг тэрнээс аврахгүй ганц аврах хүн чинь та өөрөө баггүй юу. Тэгээ заримдаа ингээд оройтсныг хэдүүлээ энэ жишээнүүдээс харлаа тэ оройтож шийдвэр гаргаад оройтож тэр хүнээс ингээд яваал тэснийхээ гортод өөрийнхөө амьнасаар хохирдог ч юм уу тиймэрхүү байдлаар айгу амар юм болж байна. Тэгээ ер нь би бол ингэж боддیں۔ Амар муухай амтантай айгу муухай харцдаг тий. Шууд ингээл
өөрт нь ингээл гим хийгээг багт чинь ингээл мэдрэл муутай юм шиг ингээ гавдамжинд явж байгаа муур зуур нохоо мохоо амар өсөртөл өшгөлж мөшгөлтийн юм галзуу мэдрэл муутай хүмүүс байдаг штэ. Хэрэв үнэхээр тийм амар галзуу ширүүн хүмүүс бол угаасаа хүүхдтэй болсон ч тийм л байна тий. Хүүхдтэй болсон ч одоо хүүхдээ ганц алдаа гаргахтал нэг хөшгөлөд авдаг ч юм уу. Эсвэл таныг одоо нэг ганц алдаа гаргахтал ингээд шууд алгатал цохол зодоод авдаг ч юм уу. Тиймэрхүү байдлаар сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг. Өөрөөр ингээд сураагүй хүн шиг ингээд хэлж ярьж ярилцаж сураагүй. Ерөөсөө ингээд хан шиг байж байгаа шууд ингээд цохол нөлцөл авдаг. Тийм амар одоо юу гэр бүлийн хүмүүжлтэй альсгүй бол одоо суур хүмүүжлтэй тэр хүмүүсийг бид нэр бол одоо 20 30 хүрчээд засаж аавна гэж байхгүй ерөөсөө л тэр хүмүүс бол тэрүүгээр л үлдэн тэ. Тэгээд энийг одоо сонголт байна тэр хүмүүст өөрт шиг яг адилхан хүмүүстэй суух альсгүй бол тэр өөрийнхөө тэр зан чанарыг өөрөө засах тий хүнээр засуулах ш өөрсдөө засах хэрэгтэй. Тэгээ зарим нэг амар заваа нэг юм манипуляц хүмүүсийг ингээд завааруулаад сурцсан хүмүүс ингэ тийм шүү. Хайртай юм бол засаад авах хэвээр. Хайртай юм бол одоо юу гэдэг миний энэ амар занг твчих хэвээр гэдэг ч юм уу тиймэрхүү амар заваан байдлаар нэгээ тэгж амар дарамтлагдаг хүмүүс байд юм байна. Гэхдээ байдаг. Угаасаа тий байдгийг бид нар угаасаа мэдж байгаа. Тэгээ хайр гэдэг үг ингээ бүх өөрсдийнхөө тэр мухай шийдвэрүүдийг тий шийдвэр штэ. Ер нь тэгж алдаа гаргаал нэг тий хайртай үнэ зөхиод аавна гэж байхгүй. За би энийг яг хамрын дундуур нь зохиоч гэдэг юм эсвэл яа заастаа одоо дэлбэрлээ мөнгө өстө болгоод өгөөч гэдэг юм уу тиймэрхүү байдлаар чинь дотроо шийдвэр гаргаж байгаа штэ таныг зөхиж байгаа хүн. Тэрнээс зүгээр л ингээд байж байгаа л тэнийг одоо мэдрэл хүн байгаа ш ингэж үгтэй яана sorry гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар хизээч хүнийг зоддгүй байхгүй. За ингээд хэдүүлээ дуусгая бүгдээрээ ингээд сайхан токсик биш сайхан эрүүл харилцаатай байж эрүүлээр гэр бүл болж эрүүл хүүхд өсөж төрнүүлцгаая. За тэгээ дараагийн бичлэгээр уулзтлаа түр баяртай. За тэгээ би дараагийн бичлэгээр юу ярих вэ гэдэг айгүйх бодож байна. Юу ярих юм блэ? Ингээд 10-10-аар нь багцлаа сонирхолтой юм оруулаад явах уу? Альсгүй бол янз бүрийн deep dive ч юм уу, эсвэл нэг story time ч юм уу тиймэрхүү юмар хийх үү? Яа гэж бодож байна та хэд манаас юу хэлмээр байна те? Туртай юмаа бичээрэй.